За бүгдээрээ сайн уу? Энэ киноны скрипт нь яагаад ч юм ерөөсөө болж өгөхгүйсэн болохоор зөндөө удлаа гэж. Хэдий тийм байлаа ч гэсэн нэлээд сонирхолтой кино байсан болохоор нь шарандаа дахин бичсээр байгаад ингээ сүүлийнхэр нь ярьж байгаа нь шүү заяа. Тийм. Бичлэгэндээ лайк дарахаа битгий мартаарай. Кино маань тэртээ 1850 оны Массачусетсийн Нантакет хэмээх бомб хотод үйл явдал нь эхэлдэг. Кино эхлэхээс өмнө нэг бяцхан тайлбар явна. Товчоор бол энэ үед хотыг гэрэлтүүлэхийн тулд халимны тос ашигладаг байсан. Тийм. Та нар анхнаасаа гэрлийг цахилгаанаар асаадаг байсан гэж бодоагүй үстэй. Энэ цаг үеэс нэлээд хэдэн жилийн өмнө Essex хэмээх хөлөгт аимшигт үйл явдал тохиолдож, тэгээд тэр хөлгөөс нь одоо цорын ганцаар амьдулсан нэгэн болох Томас Никерсон хэмээх өвгнөөс тэр түүхийг нь сонсох гээд хамаг байдгаа хаяад өөрт байгаа бүх мөнгөө өгөхөөр зогсож байгаа энэ залуугийн эсгэр эхэлдэг байхгүй юу? Тэгээ энэ залуу бол тэгээд бодит амьдралд ирэх Moby Dick номын зохиолч Harry Melville. Түрүү хэлсэнчлэн энэ зөрүүд өвгнөөс Essex хөлөгт юу тохиолдсон яах? Надад байгаа л ингээд өвгний 3 сарын түрээстэй дүүцгүй цөмөг гаргаад ирж байгаа байхгүй юу? Өвгөн ч зөрүүлээд л лээдیں۔ Тэгсэн залуу маань тисэж ядсан уу яасан? Мөнгө аваад уурлал гарах гэсэн. Өвгний ихнэр нь түүнийг зогсоогоод их чинь харгалаа. Байж гэдэг байхгүй юу? За чав хүлээж. Тэгээ шууд өвгөн дээрээ явж очиод түрээс зүлэх мөнгөгүй гээл загнаал базаад эхэлж байгаа байхгүй юу? Өвгөн ч арга буюу түүхээ ярихаар болсноор Буцаж ирсэн ээ. За болцсон шүү. Бид Essex хөлөгт ямар ч өтгөрн тохиолдсныг өвгөө энэ залууд ярьж өгснийг нь энэ залуу роман болгож романыг нь кино болгон киног нь би танарт товчлон ярьж өгөх гэж байна. Дээврээ засан зогсох алдар тоорын дүрээр нь бит бүхэн мэдэх Крис Хемсворт жүжигчний тоглосон энэ залуу бол Owen Chase юм. Тэр бол энэ хавьд хамгийн шилдэг гэгдэх далайчин. Ээлж нэг нь аялдаа тэрээр гарах гэж байгаа нь энэ бөгөөд хөлгийн эцэст нь түүнийг энэ удаа ахмадаар томилно гэж амласан. Тэр ч энэ аяллаа дараачаас дахин чамаагаа энэ орхоод амьдруулахгүй хэмээн ахмадын ажил авахар бомбын зүгөдлөнө. Хотуудыг гэрлэлээр хангадаг цорын гац их усүр нь халимны тос болохоор эрэлт гэж тэнгэрт үнэ гэж яг л алчиг хөөрсөн байдаг. Чейсийг хөлгийн эцдийн төлөөлөлтөд уулзгаад тэд энэ удаагийн аялал чамааг ахлах туслахаар томилохоор болсон гэхийг сонссон Чейс уурлах урам нь хуурах зэрэгцэж өмнөх аяллаа үеэр 2000 тос авч ирэхэд намайг ахмад болгон гэсэн мэдтэй хэмэхэд тийм ээ. Гэхдээ энэ салбарт бид тэргүүлж байгаа. Үүнийгээ алдахыг хүсэхгүй байна. Тийм ч учраас Essex хөлгийг халин магнуурын нэр хүнтэй гэр бүлийн гишүүн Жорж Поллардаар удирдуулна. Энэ бол цусны холбоо. Аав нь манай хөрөнгө оруулагч энтергээд новшроод унана. Чейз тэр цусны холбоо чинь тэгээд хүлгийг тосоор дүүрэхгүй бидтэй гэд гараад явах гэхэд нь орлогын 15%. Нэмээд 2000 тос торох авчирвэл би амлая. Дараагийн удаа чамайг ахмад болгоно энтергээд манай залууг өрхтээд авчихж байгаа байхгүй юу? Өмнө хуурцсан болохоор энэ удаа гарын үсгийг чинь авнаа гэд хөөхөн гарын үсгтэй цаасыг нь аваад яваад өгнө. Энэ бүх яриаг нь цаад өрөөнөөс ахмад олон гээд байгаа Жорж Поллард бүгдийн сонсоод сууж идэв. Манай залууч хөөхөн нөгөө гарын үсгтэй цаасаа бариад эхнэр дээрээ ирээд болсон үйл явдлыг хэлнэ. Дахин далаад гарах гэж байгааг нь сонссон эхнэр нь далайн зах цаг нуурын биш. Худалдааны хөлгийн ахмад байсан чамайг хайрлнаа. Чи 2 жилээр алга болохгүй. Төрөө авсан Бэдфордын хөлөг 3 жил болоо эцтэй энтергээд унжээ. Чейз би ямар Бэдфорд ч юм уу? Холын анд гарах гэж явахад битгий муу амлаад өгөөд. За арайч тэгдэхгүй л дээ. Гэхдээ л үүнээс өөр чадах зүйл байхгүй хахад намайг битгий шахалдаа гэд баг зэрэг бухимдаад авна. Тэгээд гомцсон ихнэр дээрээ очиод би утахгүй амлаж байна. Химэн заавал ирээрээ гэх амлалтыг нь авна. Энэ хооронд язгууртан залуугийн аав нь ч бас хүүдээ холын замын зөвлөгөө өгнө. Өөрийгөө хэн гэдгээ бүү март. Тэдэнд ч гэсэн үргэл сануулж бай. Гээд эгог нь өдөөгөөд эрхлүүлээд явуулна. Хөлгийг бомтоос хөдлөхөд алтай ярцгийг нь уншаад байгаа юм уу гэлтэй бөөн сүмийнхэн нэрцэн мани падмах гэд амен гэж залбираад хөөгд явуулна. За танилцуулах хэвээр 2 дүр. Инх өөрхөн би 12 юм жадтай болно гэд нэг ч удаа алин битгий хэл. Анхны удаагийнхаа далаад гарч байгаа энэ бацаан чинь киноных нь гарсан энэ түүхийг өгүүлээд байгаа үгэн чинь шүү дээ. Томас харин энэ уудаг байрын нөхөр нь өмнө уудаг байж байгаа одоо гарцсан. Чейстэй ёстол нусаа хувааж идэх нь холгүй өссөн. Түүний хайрт антан болох Мэтэв Жой. Кинонуудад дандаа л күүлээрээ гардаг нөхөр чинь одоо бүр шалдаа бооцсон байгаа зү. Стил мань хэдээсээ кул нас. Иймэрхүү ахмадтай бол Чейз 48 цаг л уурлахгүй 50 байх та. Гэт ахмадыг далдуур хийгээстэй. Чейз ахмадыг харсан даруйдаал шууд түүн дээр очиж танилцсан. Уулзгаасаа л эхлүүлээд нэг нэгэ хатгаастай. Жорж Поллард. Owen Chase ирхмээ. Нэр чинь нарлын нэр юм шүү дээ. Уг нь ахмад ахлах туслахаа сонгодог үстэй. Туршлагатай ахмад бол өөрөө сонгоно. Хөлөг бомтоос хангалттай зайд гарах үед далбаагаа дэлгэж, зангуугаа татах тушаал болгож, шоргоол шиг л өмүүлээстэй. Гэтэл хөлгийн гол далбаа нь орооцолтоо дэлгэгдэхгүй байдаг. Чейз шууд л бичлуугаа адил авиран гараал нэг олсыг нь таслал асуудлыг шийдчихнэ. Үүнийг харсан ахмадын царай нь орой болоход ахмад Жой, Чейз 3 ширээ тойрон хоолоо идэж байлаа. Ахмад Чейзийг эрдэн шиш шитгүү гэхэд нь үгүй ирхмээ. Сайхан санагддаггүй юм хэмэхэд хачнаа аав чинь тэрэлдэг байсан бидтэй. Шоронд суухаас өмнө гээд өдөөд эхэлнэ. Ингээд ч болоогүй.
Аав нь хоригдсноос болоод Чейз өнчгснэг та мэдж байсан уу? Гээд Жойгч мөн татна оруулна. Найз нь ч бид өөр өөрсдийн замаар далаад ирсэн. Бид олон юм шалгаагаад байдаггүй л гин. Поллард ерөнхийдөө та хоёр бол улныхан шүүгээ дэвтийхэн хэлчихэж байгаа байхгүй юу? Чейз юм хумаа бэлтэж багийнхнаа томилгээд дэвтийхэн гараад явна. Тэднийг ширээний ард эрдэнэ шишинтер иддэггүйгээд эрхлээд дахиад дар сууж байхад хүлгийн босод багийнх нэг иймэрхүү мэдж байдаг. Чейз орж ирсэн даруйдаал "Огтоо" гээл тэднийг үүрэгт ажилтанд хуваарлна. Маргааш өглөө 6 цагт бэлтгэл хийхэд бэлэн байгаарай гэд байж исэн. Ахмадын амаатан Кофен гэх нөхөр "Бид Халифаксийн зүүгний чөхрээгүй байна штэ" гэхтэн "Ноён Кофен, та Халимыг Халифаксийн зүүргийг мэддэг гэж бодоо юу?" хэмээн доош нь хийгээд аавна. Энэ хооронд Томсын дотор муухай оргиол бүр амтан болцсон байсан чинь Чейз түүнийг нь анзаараад дээшээ тавцан дээр гараад иргэдэг байхгүй. Тэгэл гараал очсон чинь шууд хөлнөөс нь барьж байгаа л доошоос ихсрээл "Ихэнтэй ингэдэг юм. Одоо яаж вэ?" гэсэн чинь шууд хөл рүү бөөлжчихнэ. Эндээс хойш хэдэн ч өдөр өнгөрсөн юм бүүмэд тэд ээлжил бэлтгэлээ хийх гээд хүлэг дээр бужигнж байдаг. Поллард тэднийг хүлэг дотроос ажиглаж байснаа. Тоогдох гэж ч юм уу, өөрийгөө байгаа гэдгээ батлах гэж ч юм уу, нэмж хоёр занглаа тат гээд дарга зангаа гаргана. Чейз ч ухаалаг сонголт биш тгээ. Халуун урсгалд өгөж байна гэсэн ч бид 2 хоногор хоцорч байна. Дорны салхийг барьж авмаар байгаа л түрглэхгүй бол болохгүй. Нэмэлт талбай тат гэснээр далайд ахмадын тушаал гэдэг нь хууль юм хойно нэмж талбай татгаар болдیں۔ Хоёр талбай нэмж татваагүй юу? Хүлэг бүр амар хурд авдаг. Тэд ч яхан хөвгтөд чиг баярлал. Ахмадын ачаар хурд нэмлээ гэд хөөрөөд ахмадч өөрөөрөө бахархаал байж исэн. Гай газар доороос биш, далаагаас гэдэг шиг баруун зүгээс ширүүн салхирч байдаг. Чейз Жой хоёр сандраал бид хитрхи урдтай явж байгаа нэрхмээ. Шуургалаа орхон далбаага буулгасан дээр гисэн ч иржилэг. Ирчүүд хитрхи удаад амарсан. Шуурга жаахан сэргээгээд өгнөгээд бүр тоожж байгаа юм алга. Чейз дахиад л хэрвээ бид эргэж явахгүй бол хүлэг хөмрөх болно гэж сануулсан ч Ахмад хэрвээ бид эргвэл хагас өдрөө алдна. Бидний шуургыг давн гарахад бурхан туслан гэснээр тэд хамаг хурдаараа шуурга руу яваад орно. Ахмад Поллард ямар ч туршлахгүй гэдэг нь харагдаад байгаа байхгүй юу? Энийг нь сонсоод хүлгийн багийнхны царайн сонирн болоод явчихна. Хүлэг сэгсрэгдэж эхлэхэд Чейз 3 дахь ирэхийг сануулсан ч зөрүүдэлсээр л үдээ. Шуурга ширүүсэж байдлыг үүтгэхэд далбаага ураа гэсэн тушаал болгож аврах том давлгаа ирэн цохиход сая нэгэн юута тулгаснаа ойлгоод хүлгөө эргүүлэх гэсэн ч хитрхи оройтсон байдаг. Тэд угаасаа талбайгаа буулгаж амжихгүй болохоор олсыг нь огтлохоос өөр аргагүй болдог. Бүр хүлэг нь хазаагаад юу юуг унлаа. Гэтэл Чейз Жой хоёр хөндлөвчийг огтлоод хүлэг буцаж дээшээгээ харж тэд бараг л чивэмгээ алдаж амьд гарч чадна. Чейзийн ахмад руу харж байгаа нь энэ тэнгээс олж нэг өдрөл өгөхөн гэсэн царайтай. Энэ явдлын дараа Поллард Чейзийг өрөөндөө дуудана. Тэгснээ маргааш өглөө хүлгийн багийг дуудаж Натаки руу засвар хийхээр буцаж байгааг мэдэгд. Дараа нь ахмадын тушаалыг сөрнө. Хүлгийг аюултай байдалд оруулна. Багийн гишүүдийн амьд хүрэх шахснаа тайлбарлаж хүлцэл өчнөө гэж авд юм да. Би бүр шок. What л гэж байгаа байхгүй юу? What? Йоо, бүр болоогүй. Нэмж далбаа тат гэсэн таны тушаал хийсэн мэдтэй гэсэнд багийнхныг шалгах хэрэгтэй байсан гэснэ. Тэгэд хүлгийг шуурганд оруулчихж байгаа юм уу гэсэн чинь энэ бол азгуудл байсан юм гэж өөргөө өмөрнө. Чейз шууд л энэ бол удирдлагын муу шийдвэр. Харин өөрийн алдаага өмөрч байгаа нь сул дорой нэлэрлгээд нүүрэн дээр нь хилээд авна. Тийм үсттэй. Хэлэх үгүй болсон Ахмад ширээ цохиж басж ирснэ. Хинтээ ярьж байгаагаа мэдж байна уу? Таны өмнө Жорж Поллард Ахмад зогсож байна. Поллард. Харин та ноён Чейз. Хідэн ч халимны хатгууртай байсан. Юрдөө нэг муу тариачны хүүхэд. Одоо тонил гэсэн ч Чейз нэг ч тор халимны тусгүй буцах нь Поллардын хувьд гутам шиг. Мэдээж миний ч хувьд бас. Ингэж байснаас хүлгөө тосоор дүүргээд хоёр тишээгээ салъя. Мэдээж шийдвэрийг ахмадаараа та гарган гээд гараад явчихна. Тэгээд тэд бомб руу буцсан гэж юу? Мэдээж үгүй. Ягаад гэвэл тэд халимны сүрэгтээ таарцгаасан байдаг. Тэд ч хүлэн газарт хүрэхгүй баярлна. Завнуудаа буулган ойролдож хашгирална. Халимны зүгс илүүрдэцгэн. 40 торхоо 50 гэж. Нүдэндээ мөнгө харагдаастай. Заваараа төхөж очиж байгаад жадаа шидэж халимын шуудлаа аваад өгч байгаа байхгүй юу? Тэгж байснаа доош шумбаж эхлэхэд энэ олсон дуусахаас өмнө халим нь өгдөг юм байна л та. Гэхдээ нөгөөдгөө нь доош шумсаар л үдээ. Тэгээд хажуугийн завнаас олс нэмж аваад холбож өнөөхийг нь ч гэсэн чирэл яваа л байна. Олсон дуусахаас өмнө таслахгүй бол завтай хамт хөмрүүлчихдэг болохоор яг л дууслаа гэхтэн таслах ёстой. Олсон бараг л дуусаж 10 тухай үлдэж таслах гэж байхад нь халим нь өхөж хөвөөд гараад ирнэ. Халим дээш торигхад яг л тэнгэрээс цусаар бороо орж байгаа хайтай тэдний нүүр нь улаанаараа эргэлдэнэ. Ингээд оройн болоход халимныхаа тосыг хайлуулан торхон хийж бэлтгэнэ. Халимнаас ерөнхийдөө хоёр төрлийн тос гаргаж авдаг байж л дээ. Арсан доорхоо өхнөөс нь гаргаж авсан тос болно. Толгой доторх тос. Толгой доторх тос нь тухайн үедээ тансаг зэрэглэлийн лаа, нарийн цаг, дурангийн тослогоо, бүр гоо сайхны бүтээгдэхүүнд хүртэл ашигладаг маш үнэтэй түүхийд байсан байдаг. Шууд утгаараа толгойноос нь хувингаар авдаг гэж
Ингээд толгой дотор нь үлдсэн хэсгийг нь дотор нь орж авах хэрэгтэй болсон болохоор энэ дотор нь орж чадах цорын ганц нэгэн болох Томсыг Чейз дуудаад оруулахар болно. Томс тэгэл хөөрхөн зүхтаал юмны араар нуугдах гээд оролцсон ч хүчээр оролцож байгаа байхгүй. Тэгснээ "Ирхмээ уушлаарай. Би орж чадахгүй нэ" гээд амар хөөрхөө. Толгой дотор нь тэгээд ад зэтгэрийн бүкс шиг л үнэртэй гэж байгаа байхгүй. Тэр нь одоо тэгээ ямар ч үнэр байдаг юм байна. Бид саяны халимнаас 47 торхотоос гаргаж авсан байдаг. Ер нь бол маш том халим байсан гэсэн үг. Гэхдээ тэгэхэд 9 сар орчим ерөөсөө халимдаа таараагүй ба Ахмад Чейз хоёрын харилцаач удахын хэрээр муудаж эхэлнэ. Бомтоос гараад 1 жил болсон болохоор хүнсний нөөцөө хангахын тулд ойролцоох их газар болох Эквадор руу явдیں۔ Тэнд угаасаа энэ тентхийн далайчид ирдэг юм шиг байгаа. Халимны тосоо зараад хэрэгтэй зүйлсээ худалдаж авдаа гэсэн үг. Ингэж явж байхдаа тэд нутгийн иргэдэд хөлгөөд ирэмдүүлсэн гэх Санта Мария гээд айгуу гоё нэртэй хөлгийн багийнхантай уулздаг. Тий, нэр нь айгуу гоё гоцтэй. Тэгээд утга нь юу юм болоо гэж тайгаад үтсэн чинь Санта гэдэг нь ариун, гэгэн, бурхан гэсэн утгатай бол Мария гэдэг нь эмэгтэй хүний нэр. Тэгээд нийлүүлээд унших юм бол Санта Мария гэдэг нь Гэгэн Мария гэсэн үг юм билээ. За буцаа кино руу гарыг. Жаахан дэлгэжглаа. Ахмад нь уух юмар дайлаач гээд уулзаж ярилцахаар болно. За тухайн үедээ далайн гүн рүү хол явнаа гэдэг нь амиа орлож байгаагаас ялгаагүй байсан юм шиг байгаа. Ойр хавьяас нь халим олдохгүй байсан болохоор тэд цааш 5500 км орчим Эквадорын нэрийг дагаж явсаар хэдэн зуун халимтай таарсан байдаг ба Ахмадыг хэлснээр нэг өдөртөл 300 торох дүүргэж чадна гэж хэлдэг. Хөлөг рүү нутгийн иргэд дайрсан гэд байсан да. Тэр нь яг үндэ худлаа. Иргэд биш харин халим дайрсан байдаг. Урд өмнө хизээж хаанч халим хөлөг рүү дайрч байсан тохиолдол байхгүй байсан болохоор хинч итгэхгүйгээд нутгийн иргэд дайрсан гэж худлаа ярьсан болж таардیں۔ Тэр ч өтгөр цагаан шохоо шиг өнгөтэй халим. Тэр зөвшөөрөөгүй юм. Бараг 30-аад метр урт. 6 далайч нэмийн аймд хүрсэн дээ. Үлдсэн нь хизээж түүнийг мартахгүй гэж хэлэхэд Жой бас тэр бүжиг бүжиглэж халаасыг чинь хоослаа юу гэд итгэдэггүй. Та хоёраараа итгээд байгаа юм биш үстэй. Одоо хөдлөх юм бол дорны салхийг бариад аавна. Тээшээ дүүргээ 6 сарын дараа харьцгаана. Юу гэж бодож байна да ноён Чейз. Амен. Өөрийг хөвдөө. Угаасаа бүхэл бүтэн 9 сар хоос явсан. Тэдэнд ч мөнгө, нэр хүндээс өөр юу ч бодогдохгүй байсан болохоор шууд л дуу нэгтэйгээр явахаар болно. Гэрээсээ гараад жил гаруй болохдоо нэг халим агнаснаас өөр зүйлгүй байсан болохоор хөлгийн багийнхан дургуслаа илэрхийлж эхэлсэн байдаг. Ахмадын хамаатан болох Кофин ингэж хэлсээр орж ирэхэд полар тарнинуудаа ирэх хүн шиг тэгвэл яваад тэднийг ухааруул. Бид тийшээ халимны тусаар дүүргэх ёстой гэсэнд нөгөөх нь ухаараачтай ах минь энэ бол галзуурл гэсэнд буугаад хөлгийн багийнхныг тайвшруул. Өдөрдөг чиг бай. Цаашаа дахиж ураг төрлийн холбоогоо ашиглах гээд үзээрэй. Ноён Кофин гэд хөөгд гаргачихна. Бомтоос хөлснөөс хойш 14 сар өнгөрсөн байдаг ба энэ тэдний анхны халим агнаснаас хойш даруй 1 жил гаруй дахин халимдаа таараагүй гэсэн үг юм. Чейз гинтхэн анч нохоо шиг л үнэр авсан бололтой ийш тийш гүйж эхлэхэд хөлгийн зүүн талд нь ирээл Санта Мария хөлгийн ахмадын хилээд байсан шиг хэдэн мянган халимны сүрэг сэлж үйдээ. Хөлгийнхэн ч 3 зав гэлс болгож алиг нь анхаа мэдгүй жадаа шидэд байж байх ба гинтхэн Чейзийн завыг нэг халим мөргөх шиг болдог. Сэлүүрээ хацуулж болохгүй шүү гэл байж байсан. Доороос нь сүүлээрээ завыг нь цохиол хөмрүүлчихнэ. Тэд ч ямар ч өтгөрн болвоо гэд дээшээс хэлээд гараад ирсэн. Нөгөө хөлгийн ахмадыг хилээд байсан хараатан чинь шүү дээ. Тэд бүгд айх гайхын зэрэгцээ заваа татаж гаргаад дотор хусыг нь шүүж асгасаар хөлөг рүүгээ заваа засгаар явна. Үлдсэн завтай хідэн ч тэднийг анзаарах сөхөөг улаарчихсан байдаг. Чейз тэр мөг алаад өгнө гэд хорхотой хараантай халимыг зууцсан заваа анслаад сууж идэг. Даанч эсрэгээрээ халим төвнийг зуусан байж таарна. Хөлөг онгоцыг мөргөж тэд бүгд цочролд орох ба хөлгийн тогооч өвг нь Чейзийг дуутахад хөлөг доороосоо усаалаад эхэлчихсэн байдаг. Халим хоёр дахь мөргөхөд хөлгийн доод хэсэг нь тэр чигтээ цөмөрж халим бараг л орж ирэх гэж байгаа хитэ харагддаг. Та нар хардаа бараг л бүхэл бүтэн хөлгөөс том хэмжээтэй байгаа үсттэй. Чейз айхан бүх хэл түүнийг агна гэж шийдчихсэн. Тэр муу хаана вэ гэд хартал зүүн талдан бараг л үрэлт аваад түүнийг хараад байж идэг. Чейз хамгийн том жадыг олоод ил. Намаг амьд байгаа цагт тэр минийх гэд заваараач биш. Онгоцоороо түүнийг агнах гэж байдаг. Олсыг хөлгийн гол багнаас бэхлэж дөхөөд эрэхтэн жадаа шидсэн ч хөлгийг сүүлээрээ шахуурдаад доошоо шумбаад орохдоо хөлгийн дээд хэсгийг тэр чигтэн бараг хамаад орчихдог. Хоёр хүн амиа алдаж зоосон жад нь юу ч болохгүй салаад унчихна. Ахмад олон жоогийн багийнхан саялныг ухаан орж хөлгийн зүг харсан хөлгөн налцсан байгааг олж харна. Барих гэж байсан халимнуудаа тавьж уулахаас өөр аргагүй болж хөлөг рүү буцдээ. Энэ аврах халим бусдыгаа хамгаалаад байгаа юм шиг байлээ. Хөлөг алгуурхан живж эхэлсэн байх ба бүр муу мэдэн гэвэл тэдний өмнө хураасан тосны зарим нь торхноос алдуураад эхэлсэн байдаг. Дэлбэрэн гэсэн үг. Ахмад хөлгийг орхих тушаал өгөхөд Чейз үлснийг нь ашиглаж нэг юм хийх хэрэгтэй. Завэр харин гэж худал гээд идэг. Хөлгийн багийнхан ч ус, хоол хүнс, хөлгөөс үлдсэн далбаа энтер гээд амьд гарахад шаардлагатай бүх зүйлсийг чадхаараа цуглуулна. Хөлөг живж гал авснаар хөлгөө дэлбэрхийг тэд яг хажуунаас нь хий дэмий ажиглан суудаг. Яхаа мэдгүй тэднийг бодлогошин суухад
Ахмадын амаатан кофе нь хэрэг хүнсэлсэн бэ хэмээн асуув. Ахмад нэг хүн өдөрт нэг зүсэм талах, тал аюул ус гэж хариулахыг сонсон багийнхан өөрсдийнхөө ирээдүг бараг л төсөөлж байлаа. Тэгсэн кофе нь дахиад л "Энэ бүхэн таны буруу гэдгийг мэдэж байна уу, ноён Чейз?" гэд буу гаргаад ирнэ. "Ханаасаа ч олсон юм байгаа. Айж байна уу? Ус хүнс дуусвал юу болохыг мэдэж байна уу?" Энтэр гэж Чейзийг сүрдүүлэх гэсэн ч Чейз ерөөсөө тоодоггүй. Үүнээс хойш 12 өдөр өнгөрөхөд тэд их газар руу 1 км ойртойгоо байдаг. Хүлгийнх нь ч "Бид хараагдсан байна. Биднийг хараач гэж" энтэр гэж шивнэлтэд эхэлнэ. Чейз "Дорны салхи гарахаар бид орхиноо нөхчихнөө. Харж л байгаарай" гэд тэднийг тайвшруулсаар л орой болоход хүчтэй далайн шуурга тэднийг нүмер нь авч Жой толгоогоо чиглүүлэгчэнд айхтар цохиод авах ба энэ их бужигнаан хундаас Чейз нөгөө хараатныг тэднийг орхиж яваагүй юм байна гэдгийг анзаарч харж чаддаг. Өглөө нь болж салхи намтахад Чейз Жойг харахаар очиход толгоогоо бүр яз авчихсан байдаг. "Оун, чи энд юу хийж байгаа? Ус өгөөдөх. Ус өгөөдгөөч те хараал ид гэж. Юугаа гөлөрсөн юм? Би зүгээр өөх гэж байгаа юмд ус өрөх хэрэг байгаа юм уу?" Сар гаруй хугацаанд өдөрт иймхээ юм идээд яваад байсан байгаа байхгүй юу? Ингээд эцэст нэг юм арал үзэгдэж байдаг чадлаараас илүүрдэд явах гэсэн ч Чейз тэднийг зогсоон. Таад анзаарсан бол Чейз бусдаас хавилаг мэдрэмжтэй байгаа зү. Үнэ хараатныг ирж байгааг тэдэнд хэлэхэд бус нь юугаач мэдэхгүй "Чи юугаа донгосоод байгаа юм бэ? Юу ч харагдахгүй юм штэ" гэж байдаг. Нэрэл өнөө мөчин тэднийг дагсан байгаа байхгүй юу? Шууд ихнээс нь мөргөөл хөмрүүлээл явчихж байгаа. Хоёр зэвийг нь дайран гараал овны зэвний доороос мөргөн гарч ирэхэд сүхээрээ бас зоогоод амжнаа бас. Дахиад хэдүүгнээ харамсалтайгаар тэд алдаж далайн түрлэг нь тугдна, арал дээр шидэгдэнэ. Олон хоног үл зуух юмар хооллож байсан тэд яг л Смигол шиг юу таарснаа идэж байгаа байхгүй юу? Дааш нөгөө арал нь эзэнгүй арал байж байдаг. Бүр өмнө нь энд яг манай гэж хүмүүс ирсэн юм шиг байгаа. Хэдэн хүмүүсийн яс байгааг олж харсан Ноов нь хэрвээ энд үлдвэл бид үхэх юм байна гэдгээ ойлгоод арлаас явах шийдвэр гаргана. Оов нь Ахмад дээр ирээд "Хөөхн одоо эвлэрээ л да" энтергээд яриа өрнүүлээд авна. "Бурхны талаар бид үхэх ёстой бол эр хүн шиг үхэх л болно." Өглөө болоход хүлгийн багаас 3 хүн явахгүй үлдэх ба Чейз Жойг авахар ирэхэд даанч Жой хитрхий сулсан байдаг. Өөрийгөө амьд гарахгүй гэдгээ мэдэж байсан болохоор үлдэхээр болж Чейз түүн рүү заавал хүлгэлгээхээ амлаад орхиод явна. Магадгүй тэр сүүлчийн удаага найзаагаа харж байгаа нь энэ байх. Олон хоногийн хүнд хэцүү аян замд нэг нь амиа алдсан байдаг. "Бенжамин, чи яах гэж байна? Үхч гэж гаргаж хаях хэрэгтэй эрхмээ. Над руу нэг хардаа. Хараач дээ Бенжамин. Ухаалаг далай чинь амийг нь аварч болох зүйлийг хайдаггүй юм шүү дээ." Та нар бас ойлгосон байх. Бид тэгж шийдсэн. Цогцыг нь бэлдсэн. Эрхтнийг нь гаргаж үеэр нь эвдэж шулсан. Дараа нь үлдэгдлийг нь чадах шинийгээр оёод далаад оршуулсан. Эхлээд зүрхийг нь идсэн. Та одоо намайг үгүй ядж байна уу? Үгүй. Ийм л байна. Би чадлаа. Сэтгэлээ уудлаа. Хиндэж ярьж байгаагүй юм уу? Үгүй. Эхнэртэй ч гэсэн үү? Миний хийсэн хэргийг дуулаад намайг хайрлаж чадна гэж үү? Yes, she would. And if you had told me the story, I would still wear your ring. Ийм жоохнороо ийм юм үдсэн хүүхэд дотроо юу бодож байгааг нь хинч төсөөлж чадахгүй биз. Ийм зүйлээс л жихэн трама авдаг биз. Чейз түүнийг татаж босгоод "Сонс. Хитгэн тусал ус байна. Бууж өгч болохгүй шүү. Юу юугүй харьлаа шүү" хэмээн багхан ч гэсэн сэтгэлийнхэн гүнд гэрэл асаах гэж оролдоно. Полардын завных нь хоорондоо хэнийгээ золиос болгох талаар шодож тэр хүн нь Ахмад өөрөө олж таарна. Хүлгийн багийнхан бүгд дахин шодъё гэсэн ч тэрээр татгалзан үеэлдэ богоогч түүгээр ажиллаа хийлгэхээр болсон ч Хенри Полардыг буудаж чадалгүй өөрийгөө зэлчихдэг. Багийн нэг гишүүн нь шууд л ухс хийж байлаа. Сэлгч гарахгүй нэг байрандаа хөвсөөрл байдаг ба тэд ч эцсийн хүртэл туйлд нь ядарсан байдаг. Ахмад Полард тэдний завин дээр ирэх үйс өнөө мөч өтгөр чинь тэднийг орхиогүй л байлаа. Овн жадыг өгч түүнийг алах гэсэн боловч Оов нэргэлсэн. Учир нь халим руу харах тэр мөчөд тэр хоёрын хооронд нэг тийм ойлголцол үүсэх ба Ахмадд шидэж хэмээн хоолоогоо сүйдэл хашгирдагч тэрээр эцэст нь шидэхгүй байхыг сонгож халимч тэднэр рүү дайралгүйгээр цааш юмбан яваад өгнө. Далайн нурсгал тэднийг хоёр тийш нь салгаж нэгнийхээ барааг алдна. Завин дээр бүхлэгт нь 86 хоног явсны эцэст Полардын завийг далайд хөвж явахт нь олж харин 90 дэх өдөр болоход Чейзийн оюун ухаан нь балартаж тэдний дээгүүр их газрын ойролцоо ирсний дохио болох усны шуудын чимээс сонсдоход Томас Чейзийн нэрийг хичнээн дуудан ориловч хариу дуу байсангүй. Эсэкс хөлөг живснээс 90 хоногийн дараа Чили Масапара арлын ойролцоо тэд аврагдцгааж аврах хөлөг ирэх хүртэл нутгийн иргэд тэднийг хоол унд хувцаар хангаж чадахад гараад туслаж байлаа. Хачирхалтай нь эхлээд хоол итгэхэд хэцүү байсан гэж Томас дурсан ярина. 3 сарын дараа гэртээ ирэхэд нутгийн иргэд тэднийг яг л хий үзэгдэлсэн сарсан юм шигээр анир чимээг хүн хүлээ авчээ. 2 жил орчим аялсны эцэст
Овон болон тэдний нөхөд гэртээ буцан ирж байгаа нь инээлээ. Түүнийг анх явхад гидсэнд нь байсан хүүхэд нь одоо 2 настай хөөрхөн охин болсон байдаг. Би чам заавал эргэж ирнэ гэж амласан бидтэй. Джесси гэрийн зүг алхажиж амжаагүй байхад Мэри Тайм компаниас дуудуулж Поллардын гэр бүлийнхэн болон хүлгийн бусад эзэд ярилцсны эцэст үннийг дарагдуулах нь зүйтэй гэсэн шийдэл хүрчээ. Яагаад гэвэл хэрвээ тэд хүлэг рүү аврах алимдаар сүйдэлсэн. Тэд буцах замдаа өсөж туйлдахын ирэхээр нөхдөө эзэн гих мэдээлэл тархвал хинч талаад гарахгүй бөгөөд даатгалын компаниуд болон эзэд нь хөрөнгө оруулалтаа татаж энэ салбар уналтанд орсноор тэд мөнгө алдна гэсэн үг. Хүлгийн эзэд Чейзэд Эсексийг сүрсэн. Хүлгийн багийнхан живсэн гэж хэлгэсэн санал тавина. Хахуулдах гэж оролцсон ч тэрээр тэдэнд хандна. Худал хэлж үннийг гажуудуулахгүй гэдгээ хэлээд Жорж ч мөн адил ихгүй байхыг зөвлөн гараад явна. Томас Чейзтэй сүүлийн удаа уулзаад түүнтэй ажиллахын нэр төрийн хэрэг байсан хэмээгээд тэд тус тусын замыг хөөдөг. Маргааш нь болоход хорооны гишүүдийн өмнө Ахмад Жорж Поллард бүх үннийг тэдэнд хэлдэг. Тэр одоо бомбтоос анх хөдлөж байх үеийн Жорж Поллард нэгэнд биш болсон байдаг. Үүний дараа тэрээр цагаан айлмыг ирэхээр дахин далайн аялалд гарсан боловч олоогүй ба хоёр дахь хөлгөө осолтуулсны дараа дахин хизээж далаад гараагүй байна. Джесси хувьд ирэх хүн шиг хэлсэн амлалтандаа хүрч арал дээр үлдсэн нөхөд рүүгээ хүлэг илгээж гэвч жоо үгүй болсон байсан ба бус нь амьд гарч чадсан байдаг. Үргэлж эхнэрүүдийн зөв байдаг гэдэг шиг тэрээр амьдралаа шинээр эхлүүлж гэр бүлийн хамт өөр хот руу нүүж худалдааны хөлгөө онгоцны ахмад болсон байна. Ийхүү түүний өгүүлсэн гайхалтай түүх энд хүрээд жаргаж залуу зохиолч маань романа 1850 онд бичиж дуусгах нь жилийн дараа Моби Дик нэртэйгээр хэвлүүлж өнөө бидний мэдих алдарт Моби Дик зохиол маань мэндэлжээ.